За хууль санаачлагчийн хуулийн одоо зорилго санааг үүсэхгүй байгаа. Гэхдээ хэд хэдэн анхаарах асуудлууд байгаа. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас 4 санал өгсөн. Ялангуяа одоо энэ хуулийн этгээдийн эрх хөрөнгө үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалт нь хэд ерөнхий байна гэдэг. Бас зарим зүйлүүд тодорхойгүй байгаа. Ялангуяа одоо бизнесийн болон гурван этгээдүүдийн эрхийг одоо хязгаарлах сөрөг нөлөө үзүүлэх эрсдлүүд бас байна гэж үзэж байгаа. Яг бид одоо ингээд 930 гаруй хууль байна. Хуулийн хэрэгжилтүүд хангахдахгүй байгаа. Процесс нь тодорхойгүй байгаа. Өнөөдөр хүртэл процесс нь батлагдаагүй маш олон хууль тогтоомжууд хэрэгжилт хангахдахгүй, хийрэл давхарлууд маш их байгаа учраас энэ хууль тэн дундаа нэрүүгийн хууль энэ одоо бусад иргэний хуулиудтай холбоотой өөрчлөлтийг хийхдээ нэлээд нухацтай бөгөөд уялдуулж дээрээс нь одоо тал талын санаа оноогоо нэгтгээд олон талаас өргөн барьж байгаа хуулиудыг ялангуяа улсын хурал дээр бид нэгтгэж хэлцэх нь зүйтэй байна гэж үзээд байгаа. Тэгээ манай яамнаас энэ хуулийн этгээдийн эрхийг нэгдүгээр хязгаарлах үндэслэх төрөнхий байна гэдэг нэгдүгээр саналыг өгсөн байна. За хоёрдугаарт бол энэ хөрөнгө орлогын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хэд өргөн байна гэж. Өөрөөр хэлбэл энэ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлах тэр нь одоо ойлгомжгүй зохицуултгүй байдгаас үүдээр өнөөдөр бол хэлмэгдүүлэлт явдаг. Хууль хэрэгждэг, хуулийн нуглаа гаргадаг, хууль хэрэгжүүлэх нэрээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэд удаа хугацаанд зогсоодог, битүүмжилдэг, түүнээс болоод алдагдлалд ордог, хохирдог, дампуурдаг, эргээд эзэн байдаггүй. Ийм нөхцөл байдлууд бас байдаг. За 3 дугаарт бол энэ мөрдөн шалах үйл ажиллагааны хугацаа сонголтын зохицуулалт бас тодорхой бос байна гэдэг ийм саналуудыг өгсөн. 4 дугаарт энэ хуулийн төсөл, хууль тогтоомжийн хэлбэр бүтэц найруулгын шаардлагыг бүрэн хангах хэрэгтэй байна гэдэг. Ажлын хэсэгт ийм 4 агуулгатай. Тэгээ наривчилж яривал цаг хугацааг авах гэдэг учраас би ерөнхийд нь ингээд энэ манай хууль зүйн дотоод хэргийн яамнаас өгсөн саналыг нэгдүгээрт төвшин гишүүн бас анхаараараа. Хоёрт бол сайн зориг гишүүний хэлсэн шиг ингээд нийлүүлээд хамтгаад ингээд нэг мөр засаад явуучвал илүү үр дүнтэй байхаа гэсэн юм саналтай байгаа шүү дээ.